За сайн бацгаана уу. Apply сургууль зуршлын төгс эрхлэн төлөвлөж би Момшо буюу Японы засгийн газрын сэтгэл хөтөлбөрийн шалгалтын материал 2019 он Коусэн техникийн коллежийн оюутан математик бодлого 1-1 гинэ. За яасан бэ гэсэн чи x куб хасна 2x квадрат хасна x нэмэх 2 тэнцвүүдийг гэдэг юм куб тэгшил байгаа юм байна. X нийтвэ. Куб зэргийн тэгшил байгаа юм чинь 3 шийттэй байгаа тий. Тэгэнгүүтээ 3 шийттэй тохиолдолд ямар нэгэн бодох үндсэн арга бол байхгүй гэх юм уу. Эсвэл нэг мангар урт томьёо байгаа тий. За x квадрат нөхөн bx нэмэх c тэнцвүүдийг гэдэг квадрат тэгшил байлаа. Тэгэх юм бол x1 2 тэнцүү хасах b нэмж хасдаг нь язгуурдоор b квадратаас хасдаг нь 4ac. Язгуураа хаагаад хуваахан доороо 2 хатай. Энэ болохоор квадрат тэгшлийг шууд ингээд бүтэж болно гэсэн томьёо байгаа шүү дээ. Куб зэргийн тэгшил дээр болохоор бэлэн томьёо байхгүй юм чи ямар нэгэн шийдгийг тааж болох хэрэгтэй. X-ийн оронд хэдийг тавьбал энэ одоо тэнцвүүдийг гэж биелэх вэ? X-ийн оронд 1-ийг тавьбал биелэхээр харагдаж байгаа шүү дээ. 1-ийн куб чинь 1 болчихно. Хасдаг нь 2 шиг 1-ийн квадрат чинь дахиад 1 болчихно. Хасдаг нь 1 нэмэх нь 2 тийм үү? Тэгэхээр 1 хасах 2 хасах 1 нэмэх 2 гэхээр нэмэх 1 хасах 1 хасах 2 нэмэх 2 устдаад бис тэнцвүүдийг гараад ирж штэ. Тэгэхээр x тэнцүү 1 бол шийд юм байна гэхээр 1-ийг тэнцвийн нэрийнхаа нөгөөдөл нь гараад x-ээс хасах 1 тэнцвүүдийг x-ээс хасах 1 ялгагдах ёстой байна гэсэн үг байхгүй. За тэгвэл x кубаасаа хасдаг гэж байгаад x квадрат гэж тавих уу. Тэгжээж x квадратыг би хаалнаас гаргахаар чи x-ээс 1 нь хаалт дотор үлдэн штэ. За хасдаг гэж байгаад энэ дэр болохоор 2 хасах x квадратаас юм чи хасах дахиад 1 x квадрат байгаа. Би одоо тэгвэл нэмдэг нь x гэж тавьжээж хасах x-ийг хаалтнаас гаргалаа. X-ээс хасах нэг хаалт дотор үлдлээ тий. За нэмэх x гэж тавьсан хасах x-ээс юм нэмэх x гэж тавьсан юм чинь би одоо хасах 2x гэж тавьжээж энэ хоёр чинь хоорондоо усталцаад хасах нэг x болно тийм үү. За нэмэх нь 2 тэнцвүүдийг гэж тавиад эндээс хасах 2-ыг хаалтнаас гаргахаар x-ээс хасах нэгтэй үлдлээ. Тэнцвүүдийг x-ээс хасах 1-ийг хаалтнаас гаргалаа. Хаалтан дотор x квадрат хасдаг нь x хасдаг нь 2 тэнцвүүдийг. За энэ ихний хэсгээс маань болохоор энэ x-ээс 1-ийг тэнцвүүлэхээр x тэнцвүүд гэж шууд нэг хариугаа тагаад болцсон байгаа тийм үү. Нүүд нь болохоор одоо 1 x-ийн квадрат хасдаг нь 1x хасдаг нь 2 тэнцвүүдийг гээд a нь ерөөсөө 1 юм байна, b нь хасах 1 юм байна, c нь хасах 2 юм байна гэсэн квадрат хэрэгтэй шүү дээ. Тэр x1 2 тэнцүү хасах b гэхээр хасах 1 нэмэх 1 болчихно тийм үү. Нэмжсэн нь язгуурдаар b-ийн квадрат хасны квадрат 1 боллоо. Хасдаг нь 4 a нь 1-ээрээ c нь болохоор хасах 2-оор юм байна тийм. Хаалтаа язгуураа хаагаад доороо болохоор 2а гэдэг 2-ийг өөрчлөлт нь 1 байгаа. За тэнцүү яхаа нэг дээр нэмжсэн нь язгуурдаар 9. Тэгээ хас 4-ийг хас 2-оор үжээд нэмэх 8 болчихно. Нэг дээрээ нэмээд 9 боллоо. Язгуураас гарлаа 3 боллоо. Нэг дээр нэмжсэн нь 3 хуваахан 2. Нэм шийдийг нь авах юм бол x тэнцүү 4-ийг 2 дугаад 2 x тэнцүү хас шийдийг нь авах юм бол хас 1. Тэгээд өөр нэг шийд нь болохоор x тэнцүү 1 байгаа. Тэгэхээр энийхээ хариун дээр x тэнцүү 2 байж болох юм байна. Эсвэл нэмж хасах 1 байж болох юм байна. Гэт тавьж болчихно тий. За apply энэ байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.